Сайн байцгаана уу? Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэрэгчлэлтний ёс зүйн хяналтын хорооноос цуврал хэлбэрээр эмнэлгийн мэрэгчлэлтэн үйлчлүүлэгчдийн хооронд тулгуур хөндөж байгаа ёс зүй харилцаа хандлагын асуудлуудыг таниулах, эмчилжүүлэгчдийн хооронд гарч байгаа энэ асуудлыг хэрхэн яг зөв оновчтой шийдвэрлэж болох вэ гэдэг талаар мэрэгжлийн хорооныхоо гишүүдийг ураад ийм цуврал ярилцлага бэлтгэхээр төлөвлөж байгаамаа. За энэ ярилцлагын гол зорилго бол эмнэлгийн орчинд ёс зүй харилцаа хандлагын зөрчил үүсгэхээс сэргийлэх зорилготой байгаа. За эхний дугаараа бид нэр эмнэлгийн мэрэгчлэлтийн ёс зүйн хяналтын хорооны дарга анагаах ухааны доктор профессор Оюнбэлэг багшаа ураад ярилцлага эхлүүлж байгаамаа. Сайн байна уу? Сайн байна уу? Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэрэгчлэлтний ёс зүйн хяналтын хороо маань ямар чиг үүрэг бүхий байгуулга вэ гэдэг талаар яриагаа эхлэе. За манай эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэрэгчлэлтний ёс зүйн хяналтын хороо үндсэндээ 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. За эрүүл мэндийн яамн дээр ёс зүйтэй холбоотой 3 хороо өнөөдрийн байдлаар ажиллаж байна. Нэг нь анагаах ухааны ёс зүй хороо, за төрийн албаагчийн ёс зүйн дэд хороо, за эмнэлгийн мэрэгчлэлтний ёс зүйн хяналтын хороо гэдэг ийм 3 хороо байна. За манай хорооны хувьд бол мэдээ 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаас хоёр дотроо 2 дэд зөвлөлтэй. За нэг нь иргэдийн ирж байгаа өргөдөл хөндлөлийг хянан шийдвэрлэхтэй зөвлөл. За нөгөөх нь соён гэрүүлэхтэй зөвлөл гэсэн ийм 2 дэд зөвлөлтөөр ажилладаг. За 15 гишүүн маань 2 дэд зөвлөлтөд хуваагдаад ирж байгаа өргөдөл хөндлөлийг хянах шийдвэрлэхээс гадна за иргэд болон эмчимлэгийн мэрэгчлэлтнүүдийг соён гэрүүлэх ажлыг мөн зохион байгуулж явуулдагаараа онцлогтой байна. За энэхүү ярилцлага маань ч гэсэн эмнэлгийн мэрэгчлэлтийн ёс зүйн хяналтын хороонд ирж байгаа ёс зүйн өргөдлийн бүтцэд үндэслээд за иргэдээ хэрхэн яаж соён гэрүүлэх үү, эмчимлэгийн мэрэгчлэлтэндээ бас хэрхэн яаж ёс зүйн алдаа доголдол гаргахаас сэргийлэх вэ гэдэг дээр гол нь манай хорооны хамтын шийдэл хүрээд энэхүү ярилцлага хэлбэрээр бас оруулж байгаамаа. За эхний удаагийн дугаараа бид нэр ер нь яагаад энэ эмнэлгийн орчинд ёс зүй алдаа доголдол гарах эрсдэл үүсээд идэм бэ? Үйлчлүүлэгч талаасаа, эмч талаасаа эмнэлгийн мэрэгчлэлтэн талаасаа ямар урьдчилан нөхцөл байдгийг гэдэг талаар юуны өмнө асуултаа эхлэе. Энэ ёс зүйн асуудал маань зөвхөн эмч эмнэлгийн мэрэгчлэлтэнтэй холбоотой биш. Манай эрүүл мэндийн салбараар ирж үйлчлүүлж байгаа иргэдтэй бас салшгүй холбоотой байгаад байна. Тэгэхээр эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг тэгш хүртээмжтэй, чанартай хэрвээ хүргэе гэж ивэл манай эрүүл мэндийн салбар талаас нөгөө талаас үйлчлүүлэгч нар маань эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг чанартай авъя гэж хүсэж байгаа бол аль талаас ёс зүйн хувьд эерэг харилцааг үүсгэх зайлшгүй шаардлагатай байгаа. Эрүүл мэндийн байгууллага дээр үүсэж байгаа энэхүү харилцаатай холбоотой асуудлуудын дийлэнх нь иргэдэд эмнэлгийн мэрэгжилтэнтэй зөв бус харилцах, хүлээцгүй, төвчээргүй хандах, за эмч эмнэлгийн мэрэгжилтнүүдийн хүч байгаа заавар зөвлөгөөг чанд биелүүлээгүйтэй холбоотойгоор нөгөө эмчилгээ маань үр дүнгүй байх ийм нөхцөл үүсдэг. За тэгвэл манай эрүүл мэндийн талаас яаж юм гэхээр эерэг хандлага бол эмчилгээний эхлэл байдаг гэдгийг манай эмч эмнэлгийн мэрэгжилтнүүд маань их сайтар бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бид бүгдээс авах гэж нөгөө талаас өөрийнхөө өвчнөөс илаарших гэж ирж байгаа үйлчлүүлэгчийг бид яах вэ гэхээр эмчилгээ эхлэхээс өмнө тэр үйлчлүүлэгчид хүндэтгэлтэй, соёлтой хандаж эерэг хандаж чадвал эмчилгээ маань нөгөө эмийн эмчилгээ хийхээс өмнө эмчилгээний эхлэл тавигддаг гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл эерэг хандлага бол эмчилгээний эхлэл байдаг учраас эмч эмнэлгийн мэрэгчлүүд маань үйлчлүүлэгчтэй харилцахдаа эерэг байх нь зүйтэй. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч гэдэг бол хүний хамгийн үнд капитал болох эрүүл мэндэ бол эрсдэлд оруулсан хүмүүс байдаг. Маш их ууралсан, бухимдсан, магадгүй сэтэрж байгаа завир шаналгаануудтай бас тодорхой хэмжээний стресс өртсөн хүмүүсүүд ирдэг учраас эмнэлгийн мэрэгчлэлтний талаас ч гэсэн тухайн хүний асуудлыг бас нэлээд сайн ойлгож, хүлээцтэй сонсож үйлчлэгээ үзүүлэх бол хамгийн зохистой. Ер нь бол эерэг харилцаа гэдэг бол эмчилгээний эхлэл юм байна гэдгийг бол багш маань хэлж байна. Эмнэлгийн мэрэгчлэлтний ёс зүйн алдаа доголдол гарахаас үйлчлүүлэгчид буруу харьцаж хандахаас хэрхэн яаж сэргийлэх ёстой юм бэ? Энэ нүр их том асуудал. Сэргийлэх гэдгийг аль талаас л авч үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эмчилгээний мэрэгчлэлтэн үйлчлүүлэгч аль талаас авч үзэх хэрэгтэй гэж үздэг. Ялангуяа олон улсын чиг хандлагыг ингээд аваад үзвэл эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ чанартай тэгшүүртэмжтэй байхад иргэний үүрэг оролцоо хамгийн чухал юм гэдгийг тодорхойлоод өгсөн юм. Өөрөөр хэлбэл иргэн хүн маань жишээлбэл манай Монгол улсын хувьд аваад үзье л та. Эрүүл мэндийн тухай хуулийн заасан иргэний эрхээ бол мэдээд идэг. Би жишээлбэл эмчээ сонгох хэрэгтэй, эрүүл мэндийн байгууллага сонгох хэрэгтэй гэдэг юм эрхээ мэдээд идэг. Харин иргэд маань өөртөө үүргээ мэдж гин үү? Нөгөө талаасаа мэдж байгаа болыг хэрэгжүүлж гин үү гэдэг нь хамгийн чухал асуудал байдаг. Бид бүх хүмүүс нэг судалгаа хийж үзсэн. Нөгөө талаасаа ингэ ажиллаж байхад
хууль манд байна уу? Байна. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг илэрхийлнэ. Иргэд үүргээ мэдэхгүй байгаатай холбоотой юм уу гэж хардаг л та. Тэгэхээр эрүүл мэндийн тухай хуулийн заасан иргэний энэ үүргээ иргэд маань биелүүлээд эрүүл аж төрөх одоо ёсыг хэвшүүлдэг, эрүүл мэндийг дэмждэг, хамгаалдаг, үлдсэн сэргийлдэг гэр бүл болон өөрийнхөө эрүүл мэндийг одоо дэмжиж эрүүл мэндийн үзлэг тэжилдээ 2 удаа эрт илрүүлэхдээ заавал ингээ орчдөг зэрэг нь энэ бол иргэний үүрэг байгаа. Тэр энэ бүгдийг тухайн иргэн маань биелүүлээд эрүүл аж төрөх тэр эрүүл зан үйлийг төлөвшүүлчих юм бол өвдөхгүй байх боломжтой. Тэр өвчнөөс өрсөн сэргийлэх нь хэний үүрэг вэ гэхээр иргэний маань үүрэг. Мэдээж эрүүл мэндийн салбар дээр ирж байгаа иргэд маань бие махбодын хувьд төдийгүй одоо сэтгэл санаа, оюун ухааны хувьд тэнцвэргүй байдал бий болсон байдаг. Энэ үднээсээ стресстэй, бухимдалтай эрүүл мэндийн салбараар ирж үйлчлүүлдэг. Энэ тохиолдолд манай эм чимлэгийн мэрэгчлүүд маань хүлээцтэй, хүнлэг хандаж одоо тусламж үйлчлэгийг үзүүлэхийг хичээдэг. Гэсэн хэдий ч нөгөө талаасаа одоо иргэд маань магадгүй эм чимлэгийн мэрэгжилтний ажлын ачааллыг ойлгоогүйтэй холбоотой. Нэг талаасаа нөгөө талаасаа эрүүл мэндийн салбар бол бид заавал үйлчлэх ёстой гэдэг энэ хандлагаасаа болоод зөрчилдөөн бас бий болоод идэг. За тэгэхээр яах нь гэхээр одоо иргэд маань эм чимлэгийн мэрэгжилтнэр одоо үйлчлүүлэхдээ эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ нэгдүгээр үйлчлэгээний дарааллыг баримталдаг. Нөгөө талаас эм чимлэгийн мэрэгжилтэнтэй хүндэтгэлтэй, соёлтой ханддаг эмчилгээ хийж байгаа тохиолдолд эмчилгээний заавар зөвлөмжийг чанд баримталдаг. Тусламж үйлчилгээгээ аваад гарсныхаа дараагаар эмчийн өгсөн зөвлөгөөг одоо маш сайн хэрэгжүүлдэг байх нь тухайн хүний өвчин илэршаад маш чухал нөлөөтэй байдаг. Тэгэхээр эмийн эмчилгээ гэхээсээ илүүтэйгээр яах нь нөгөө харилцаа, тэр дундаа эерэг харилцаа, эерэг хандлага гэдэг бол энэхүү тухайн одоо өвчнийг эдгэрхт хамгийн түлхэц номер одоо 1 буюу сорин болдгоо гэдгийг л иргэд маань ойлгох хэрэгтэй. За эрүүл мэндийн байгууллагын хувьд төдийгүй манай эм чимлэгийн мэрэгчлүүдийн хувьд анхаарах хэрэгтэй зайлшгүй зүйлс байна уу гэж байдаг. Хэдийгээр манай эрүүл мэндийн одоо салбарын маань эм чимлэгийн мэрэгчлэтнүүд маш их ачаалтай, хүнд нөхцөлд ажилладаг хэдий ч бид бүхэн өргөсөн тангарагтай үнэчээр зүтгэж үйлчлүүлж байгаа иргэдийг ялгуурлан гадуурхдаггүй, тэгш ханддаг, үйлчлэгээний дарааллын дагуу одоо үйлчилдэг. За нөгөө талаасаа орж ирж байгаа үйлчлүүлэгчид хүндэтгэлтэй ханддаг, хүнлэг энерги гүйцэтгэлээр ханддаг. Тэгээд үйлчлүүлэгч бүхэнтэй эерэг хандах нь энэ үйлчлүүлэгчийн сэтгэл санааг одоо өргөө зогсохгүй. Миний хийж байгаа эмчилгээ энэ бүгдээс эхлэлтэй гэдгийг ойлгож үйлчлүүлэгчтэйгээ эерэг хандлагаар хандлах нь чухал байдаг гэдгийг ойлгох нь чухал байгаа. Өөрөөр хэлбэл энэхүү эмчилгээний маань чанар, үр дүн маань багийн ажиллагаан дээр явагддаг. Нэг талаасаа эмч, нөгөө талаасаа үйлчлүүлэгч. Хин нь хоёр биенийгээ одоо хүндэтгэлтэй хандаж, соёлтой байж үйлчлүүлж чадах юм бол эмчилгээний үр дүн сайн гарна гэдгийг л одоо аль тал нь ойлгож ухаардаг, ухамсарладаг байвал илүү одоо үр дүнтэй байна л. Эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн тусламж үйлчилгээний 3 дахь тал гэж байгаа. Энэ маань болохоор удирдлага зохион байгуулалт, эмнэлгийн дотоод орчны асуудал гэж байдаг. Магадгүй одоо эмч маань, үйлчлүүлэгч маань эмчтэй итгэж үнэмшээд маш сайхан хүндэтгэлтэй сайхан хандаад байж чадвал тэр эмчийн маань ажил ачаалал тэнцвэргүй, за ажлын урсгал чиглэл тодорхойгүй байдлаас болоод одоо ядгийг одоо үйлчлэгээ цаг авчихсан байтал хурал товлогддог ч юм уу. Гэх мэт байдлаас бас болж зарим нэг өргөдлүүд ирдэг бас анзаарагдсан. Энэ тал дээр таны бодол юу байх вэ? Маш зөв асуулт. Үнэхээр ирж байгаа өргөдөл гомдлын одоо агуулгыг аваад үзвэл тухайн эмч төлөвлөгдөөгүй ажил одоо оролцсонтой холбоотой үйлчлүүлэгч чиглэл учруулах юм асуудал байдаг. Тэгэхээр энэ бол тухайн эрүүл мэндийн байгууллагын одоо бүтэц удирдлагын менежменттэй салшгүй холбоотой юм асуудал. За хүний нөөцийн хомсдолтой, дутагдaltaй байгаа эмнэлгүүд маань удирдлага яах вэ гэхээр хүний нөөцийнхөө төлөвлөлтийг маш сайтар одоо хийх шаардлагатай байдаг. Магадгүй хүний нөөцийн хомсдолтой бол тухайн эмчийг тухайн одоо ажилд орлох өөр бусад мэрэгжилтэй юу байна гэдгийг төлөвлөх шаардлагатай. Нөгөө талаас тухайн эмч тухайн ажилд магадгүй оролцох нь тодорхой бол үүнийг бүр сарын өмнө эртнээс төлөвлөж хамтын ажиллагаан дээр нэгт уялдаатай ингэж ажиллах юм бол энэ асуудал бас их зэрэг боломжтой гэж бид хардаг л да. За мэдээж зэрэг тусламж үйлчилгээ бол нэг өөр. Жишээлбэл яралтай хагалгаа тийм үү. За яралтай тусламж үйлчилгээнүүд бол нэг өөр. Гэтэл одоо ирж байгаа өргөдөл гомдлыг аваад үзэхээр хуралд сууж байгаа тийм эсвэл одоо юу гэдгийг сургалтаар явсан ч гэдэм үү гих мэтлэнгийн ийм шалтгаануудын улмаас өрөөндөө байгаагүй
Энэ бол зохицуулж болох асуудал. Тэгэхээр энэ дээр бид юуг бодох ёстой вэ гэхээр аливаа ажлыг эрт төлөвлөж тий магадгүй хэрвээ тэр өдөр тэр цагт тухайн эмнэлгийн мэргэжилтэн маань үйлчлүүлэгч тусламж үйлчлэгийг үзүүлэх боломжгүй бол эртнээс цаг авах тэр ажлын төлөвлөлтөн дээр оруулж өгөх шаардлагатай байгаад байна. За нөгөө талаас удирдлагын хувьд маш сайтар төлөвлөлтийг хийж удирдлагын доор ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын ачаалт тэнцвэртэй байдлыг бий болгох. Энэ бол цэвэр удирдлагын ажил шүү дээ тийм. Тэгэхээр нэг эмчтэр хит их ачаалыг өгөөд нөгөө эмч нь арай илүү хөнгөн явдаг ч юм уу тийм. Ийм дүр зураг манай эрүүл мэндийн салбарт ажилладаг л да. Тэгэхээр хоёр эмчид хоёуланд нь тэнцвэр ажлыг өгдөг. Нөгөө талаасаа адилхан сургалтанд тэгш ингэж хамруулдаг. Аливаа нэгэн асуудлыг шийдэхдээ оролцоог хангадаг. Байх нь эргээд энэ өргөдөл гомдлыг бууруулах хамгийн чухал хүчин зүйл байна л гэж боддог. За эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг бол 3 талын оролцоо байт юм байна. Нэг талаасаа болохоор үйлчлүүлэгч түүний арга гэрийн зүгээс эмнэлгийн тусламж үйлчилгээний ажил ачааллыг ойлгож за эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа эрхээ эдлэх төдийгүй бас тодорхой хэмжээний үүрэг хүлээж хүлээцтэй хандах ёстой юм байна. Эрүүл мэндийн мэргэжилтний өгсөн заавар зөвлөгөөг бол маш сайн дагаж биелүүлэх ёстой юм байна. За нөгөө талаасаа бол эмч эмнэлгийн мэргэжилтэн бол за тусламж үйлчилгээ авахаар ирж байгаа үйлчлүүлэгчийг бол анхааралтай сайн сонсож за түүний асуудлыг ойлгон түүний хүндэтгэлтэй хандаж тэгээд тусламж үйлчилгээг оновчтой зөв төлөвлөх ёстой юм байна. 3 дугаарт нь бол эмнэлгийн удирдлага зохион байгуулалтын тал дээр бол за эмнэлгийн мэргэжилтний ачааллыг зөв хуваарлаж цаг товлого тогтолцоог бол зөв хийж үйлчлүүлэгчид оногцсон цаг өгөгдсөн байгаа юм чимлэгийн мэргэжилтний бол ачааллыг тэнцвэртэй хадгалах юм чухал юм байна гэдгийг бол би таны яриан дээрээс олж харлаа. За өөр ёс зүйн алдаа доголдол үүсгэс сэргийлдэг өөр ямар арга хэмжээнүүд байна? Мөн л ялгаагүй хоёр талтай нэг зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт нь эм чимлэгийн мэргэжилтнүүд маань ирээдүйн болгосон хөгжим болж бэлтгэдэн гарч байгаа. Оюутан залуустай үлгэрлэгч нь тийм манлайлагч нь байгаасаа тийм хүсмээр байна. Учир нь манай анагаахын салбар бол өөрийнх хэв шинжтэй юм салбар. Өнөөдөр эрүүл мэндийн байгууллагууд дээр манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль гэдэг юм уу анагаахын чиглэлээр суралцж байгаа оюутнууд маань очиж дадлага хийдэг. Тэд хэнийг хараад төлөвшдөг гэхээр тухайн эрүүл мэндийн байгууллага дээр ажиллаж байгаа эм чимлэгийн мэргэжилтний хараад төлөвшдөг. Өөрөөр хэлбэл яг дөөрөждөг. Би яг энэ эмчил ийм эмч болно. Би яг энэ ах шиг энэ эгч шиг ийм эм чимлэгийн мэргэжилтэн болно гэж бодож ярьж байгаа боддөг юм байна л да. За тэгэхээр манай эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эм чимлэгийн мэргэжилтнүүд маань өөрсдөө үлгэрлэж манлайлах шаардлагатай байгаад байна. Ялангуяа эерэг харилцаа хандлагаар анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль маань эрдэм мэдлэгийг нийт оюутан залуустай олгохоос гадна хүн чанарын боловсролыг эрдэм мэдлэгтэй энд тэнцүү олгох энэ том зорилгыг тавин ажилладаг. Өөрөөр хэлбэл оюутны хөгжил хөтөлбөрийг 2021-с 22 оны хичээлийн жилд хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээ энтэй холбоотойгоор оюутнуудаа зөв хүн сайн мэргэжилтэн болгох. Өөрөөр хэлбэл манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн брэнд бол зөв хүний бэлтгэх, сайн мэргэжилтний бэлтгэх, эрдэм мэдлэгийг хүн чанарын боловсролтой энд тэнцүү олгохоор зарим ажиллаж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр дахин хэлэхэд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эм чимлэгийн мэргэжилтнүүд маань өөрсдөө эерэг харилцаа хандлагаараа нийт оюутан залуустай үлгэрлдэг, манлайлдаг, түжилдэг байгаасаа гэж хүсмээр байна. Тэд манай ирээдүг авч явах болсон хүчин. Нөгөө талаасаа би иргэдтэй хандаж нэг зүйлийг уриалмаар байна л да. Олон улсын чиг хандлага бол ерөөсөө номер 1-т нь эм чимлэгийн мэргэжилтний харилцаа хандлага гэхээсээ илүүтэйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд иргэний үүрэг оролцоо хамгийн чухал байна гэдгийг тодорхойлоод гаргасан байдаг. Тэгэхээр иргэд маань эрүүл мэндийн тухай хуулийн заасан иргэний үүргээ биелүүлдэг өөрийнхөө болон гэр бүлийнхээ хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг дэмждэг, хамгаалдаг, үрсэн сэргийлдэг, эрүүл зан үйлийг төлөвшүүлдэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахар манай эрүүл мэндийн салбараар үйлчлүүлэхдээ эмч, эмнэлгийн мэргэжилтэн тэнд ажиллаж байгаа ажилтан албан хаагчтай маань хүндэтгэлтэй, соёлтой харилцдаг. За өгсөн заавар зөвлөгөөг чанд биелүүлдэг байгаасаа гэж үсмээр байна. Учир нь хүн хүнийг хүндэлж, хүнд хүндлэгддэг. Хүн хүнийг хайрлж, хүнд хайрлагддаг. Тэгэхээр аль манай эрүүл мэндийн салбар бол маш их ачаалалтай. За ирж тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүс маань бие бэлтгэлийн төдийгүй сэтгэл санаа санааны хувьд тулгамдсан асуудалтай юм хүмүүс байдаг учраас эдгээр хүмүүстэй харилцаад манай эм чимлэгийн мэргэжилтүүдээс маш их төсвөр төвчээр, уруу ухаан, мэдлэг чадвар чин сэтгэл шаардж байдаг. Нэг хүн өдөрт 5 стресстэй хүнтэй уулзахад тэр хүн бүрийн стресст ордог.
Тэр үүднээс эргээд хариу ургуулыг үзүүлдэг юм байна л да. Тэгтэл манай эм чимлэгийн мэргэжилтүүд өдөрт хамгийн бага 30 хүнтэй. Тийм стандартаар бол нэг эмч 30 хүн үздэг. Амбулаторийн эмч бол 30 хүн үзэж байна. Тасагт бол бас нэг 10-аас 15 хүн эмчилж байна. Тийм. Тэрнээс гадна бас зөвлөгөө өгж байгаа тийм. Тэгээд өдөрт 30 хүний цаана бас эргээд ар гэрэн дагаад ороод ирдэг. Тэр хүмүүс мэдээж би бүх одоо иргэдийг уралдаа бүх хэмжээтэй байна гэж хэлэхгүй. Гэхдээ дийлэнхэн завьар шаналгаатай тий одоо ийм эрүүл мэндийн хувьд тулгымцсан асуудалтай хүмүүс орж ирдэг. Тэр хүн болгоныг тухайн юм чимлэгийн мэргэжилтэн маань хүлээж аваад уулзахад ямар их тий одоо өөрийн нөөц болцоогоо зарцуулдаг вэ гэдгийг иргэд маань бас ойлгох хэрэгтэй. Энэ үднээсээ иргэдийгээ манай эрүүл мэндийн салбарын юм чимлэгийн мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг ойлгож нэг талаасаа нөгөө талаасаа хүн гэдэг үднээс нь тий хүндэтгэлтэй, соёлтой харилцаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ чанартай авахын тулд илүү төвчээртэй байгаасай л гэж одоо хүсмээр байна. Тэгэхээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар бол эмч бол эмнэлгийн мэргэжилтэн болон үйлчлүүлэгчийн харилцан итгэлцэл хүндэтгэлтэй харилцаан дээр бол эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар бол яригдах юм байна гэж одоо энэхүү ярианаас дүгнэж болохоор байна. Нэг зүйлийг нэмэт хэлэхэд манай эрүүл мэндийн яамны дээрх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос одоо ёс зүйн зөрчлийг үлдэвчээ хэмээх одоо 2 сарын хугацаатай аяны зохион байгуулж байгаа. За энэ аян маань яагаад ингэж зохион байгуулж байгаа гэхээр бид бүхэн 2022 онд тий эерэг хандлага эмчилгээний эхлэл хэмээх аяны зохион байгуулсан. За энэ аяны маань үр дүнд иргэд төдийгүй манай эрүүл мэндийн эм чимлэгийн мэргэжилтэн ажиллагчид маань сэтгэл ханамжих өндөр аль аль талдаа хүндэтгэлтэй бас соёлтой юм харилцааг бий болгож болгосон юм одоо үр дүн гарсан байдаг. Энэ аянд зөвхөн эм чимлэгийн мэргэжилтнүүд ажилчид маань хамрагдаа зогсохгүй иргэд маань бас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахдаа манай эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ соёлтой болгосон одоо харилцаж хамтын ажиллагааг итгэлцэлээр тулгуурлан хэрэгжүүлэх зүйтэй юмаа гэдэг ийм одоо үднээс бид бүхэн энэхүү аяныг зохион байгуулж байгаа. За энэхүү ёс зүйн цуврал ярилцлага маань ч гэсэн энэхүү аяны хүрээнд одоо хийгдэж байгаа нэг томоохон ажил бөгөөд бас нийгэмдээ за эрүүл мэндийн байгууллагатай бас нэлээд том ёс зүйн чиглэлээр соён гэрээсээ ажил болж чадна гэдэгт бол итгэлтэй байна. За та бүхэн маань бидний одоо бэлтэж байгаа подкастыг одоо манай YouTube сувгийг дагаж subscribe хийснээр та бүхэн маань одоо дагаж үзэх боломжтой болж байгаамаа. За анхаарал хандсанд баярлалаа. За баярлалаа.